Үй. Чинь үү? Өөрийг авъя. Энэ нэг авч юу гайчиж. Дотор нь юмыг айчиж. Энэ бол дараа ирэх юм байна. Хүүхдүүдийн үлэх шүглэн юм уу тий? Энэ явс яагаад байхгүй нь? Буруутай нь үлээ. Би энүүнд нь юу яагаад байгаа юм шүү дээ. За бидний хувьд энэ бол ингээд зүгээр хамгийн энгийн шүгэл. Тэгээ эцэг эхчүүдийг бид нар энэ шүглийг хүүхдэд авч өгөөсэй гэж хүсэж байна. Энийг түлхүүрний осор шиг хэрглэж болно. Цүнхнээсээ ингээд зүүж болно. Тэгээ өрөвчнээс зүүхэд голцоо эндээсээ түлхүүр зүүдэг юудаг штэ зүйлт байдаг штэ. Тэндээс нь зүүж өгч болно. За ингээд цагнаас нь жишээлбэл ингээд зүүж өгч болно. Тэгээ бугууч байдлаар. За мөн бугуучин ийм цагнууд шүглнүүд бас байдаг. За зарим нь бүр ингээд цаг шиг дарахаар яг галын тохиол шиг дуурдаг жижигхэн батарейтай бас байдаг. Тэгээ тэр нь бол яг илүү их тасанд хүрсэн хүмүүс орой өвдөж явдаг эмэгтэйчүүд авч явахд илүү тохиромжтой. Тэгвэл батарейн дууссан байхыг хүүхдүүд мэдгүй байх магадлал их өндөр. Тэр хүүхдүүдийн маань хувьд ялангуяа одоо орой өвдөжтэй ингээд харанхуй гудамжаар за дээрээс нэмэл одоо нохоонд ч бариулчих гал юмд ч өртчихгүй л ингэж явж байгаа хүүхдүүдийн маань хувьд энэ бол тусламж дуудах хамгийн энгийн хэрэгсэл юм аа. Тийм учраас эцэг эхчүүдийг бид нэр одоо энэ хүүхдүүдтэй энэ хүүхд хамгааллын шүглийг авч өгч дадаасай. Хүүхд хэрвээ шүглдэг юм бол томчууд бид нар өөрснөө очиж хамгаалдаг байгаасай гэдгийг уриалж байгаамаа. Тэгээ энэнийг бид бас орон даяар одоо сургуулиуд дээр манай Баян зүрхийн сургуулиудын бид нар эхэлж байна. Баян зүрх дүүргийн сургуулиуд дээр цагдаа за манай хүүхдээ хамтарсан багийн гишүүд очоод сургалт хийгээд багангийн хүүхдүүдээс илүүтэйгээр дунд болон түүнээс дээш ангийнханд илүү тохиромжтой эхний шатанд байх бах гэж бид нар тарааж байна. Ингээд сургалт хийгээд хүүхдүүдэд шүглийг хүргэхээр зорж ажиллаж байна. Гэхдээ улс орон даяар энэ бол маш хямд төсвөр байдлаар хүүхэд тусламж дууд хамгийн энгийн хэрэгсэл учраас эцэг эхчүүдийг бид бас энэ хүүхдэд шүглэл авч өгч одоо хэрэглүүлж дадаасаа гэж хүсэж байна.